Дараагийн мэдээг танилцуулъя. Бүгд найрамд Хятад ард улсын зүүн хойд хилийн дагуу Мянмарт Луврын төв ажиллуулж байсан Минг Аухтай гэр бүлийн 11 гишүүнийг цаазсан гэсэн мэдээллийг Хятадын төрийн хэвлэлийн мэдээллүүд мэдээлж байгаа. За Мингийн гэр бүлийн гишүүдэд өнгөрсөн 9-р сард Хятадын Жожон мужийн шүүхээс хүн амны хэрэг үйлдсэн, бусдыг хууль бусаар цагтан хорьсон, заллан мэхэлсэн мөрөөдтэй тоглоомын газар ажилласан зэрэг ял хэрэгт бол гэмт хэргийг одоо өрүүлж үүнд нь бол ял оноос нь за Мингийн гэр бүл нь Лаукян хотыг захирч ядуу буурай тус хотыг казино улаан дэлгүүрийн төв болгон хуургасан ийм гэр бүлүүдийн нэг гэж тооцогддог. За Мянмарын айрамтай мөргөлдөө хурцтмал байх үед Лакон хотыг хяналтандаа авсан үндэсний зэвсэгт бүлэглүүд Мингийн гэр бүлийг баривчлан бүгд найрамд Хятад ард улсад хүлээлгэн өгсөөр Мингийн гэр бүлийн Луврын эзэнт гүрэн 2023 онд нуран урсан гэсэн ийм мэдээлэл яригдж байгаа. За цаазаар ахыг ялыг гүйцэтгэсэн явдал нь бүгд найрамд Хятад ард улсын зүгээс цаашдаа Луврын үйл ажиллагаанд оролцохыг завдаж байгаа хүмүүс томоохон анхааруулгын тохиог өгөх зорилготойгоор энэхүү ялыг гүйцэтгсэн гэж харж байна. За энэхүү Луврын бизнес нь одоо Мянмарын Тайландтай хилэлдэх хиллүү мөн Хятадын нөлөө багтаа байдаг Камбож, Лаос руу шилжсэн байдалтайгаар үйл ажиллагаагаа өргөжлүүлсэн хэвээр байгаа юм. За Хятадын зүгээс Мянмард бол ихээхэн хэмжээний одоо гэмт хэрэгтэй тэмцэх ийм үйл ажиллагаа явуулснаар бол гэмт хэргийн үйл ажиллагааг тассан зогсоосон ч гэсэн өөр бус нутаг руу тухайн гэмт хэргийн үйл ажиллагаа шилжсэн байдалтай байна. За нүүбийн тооцоосноор Мянмар болон зүүн өмнөд Азийн бусад хэсэгт хэдэн зуун мянган хүнийг онлайн лувр хийлгэхээр хүний 8-нд өртүүлээд байдаг юм байна. За тэдний дунд Хятадын олон мянган хүн байгаа. За мөн луврын төвүүдийн үлддэг олон тэрбум ам долларын залилангийн хэргийн гол хохирогч нь голдуу бас Хятадын иргэд байдгаа гэсэн ийм нүүбийн тооцоо гарсан байна. Мянмарын цэргийнхэн бол энэ үйлдэлтэй холбоотойгоор тухайн үедээ бол луврын энэхүү бүлэглэлтэй бараг хамт ажиллаж байсан гэж үзэгддэг. За тэдний хувьд бол энэхүү луврын төвийн ашиг орлогоос нь хүртэж байсан гэж үзэж байсан учраас бүгд найрамд Хятад ард улсын зүгээс 2023 оны сүүлээр Шан мужийн үндэсний босгочдын холбооныг товтлогоог бол тухайн үедээ чимээгүй дэмжиж байсан. За өөрөөр хэлбэл босгочдын үйл ажиллагааг дэмжих замаар энэхүү гэмт хэргийн бүлэглэлтэй тэмцэгийг оролцсон. За холбооны цэргийн зүгээс бол ихээхэн газар нутгийг тухайн үедээ булан авч гол хот болох Лаконыг нь тухайн одоо үндэсний бүлэглэл эзэлсэн. За ингэснээр бол Мингийн гэр бүлийнхнийг баривчлах боломжтой болсон. За Мингийн гэр бүлийн хувьд Мянмарын хойд хэсэгт орших хүчрхэг гэмт хэргийн синдикат тооцогддог. За Хятад болон бусад орны иргэдийн эсрэг чиглэсэн томоохон хэмжээний луврын үйл ажиллагаа мөрөөдтэй тоглоомын газруудыг ажиллуулж байсан. 2015-аас 2023 онд нийтдээ 10 тэрбум юанаас дээш орлогыг олсон гэж тооцдог. За тэдний үйл ажиллагаанд заллан мэхлэх, хууль бус мөрөөдтэй тоглоом тоглох, санаатаагаар хүн амны хэрэг үлдэх, хууль бусаар цагдан хорих, бусд байдлаар хүнийг хүчирхийлэх гэмт хэрэг багтаж байгаа. За Хятадын дээд шүүхээс 14 Хятадын иргэнийг үхэлд одоо хүргэж бусдыг гэмтээгэд хүргэсэн гэдэг ял зэмлэлийг нь бол тогтоогоод байгаа. За 2025 оны 9-р сард Мингийн гэр бүлийн 11 гишүүнд Хятадын шүүх цаазаар авах ялгамнаас нь за ялыг биелүүлэхээс өмнө 11-р сард тэдний давд зээлт хүсэлтийг бол тухайн үедээ хэрэгсгүй болж байсан. Мин Аухт гэр бүлийн гишүүн Сүчан 2023 он цагдан хорих ялаас зайлсхийхээр оролдож явахдаа амиа хорсон. За шүүх хурал бол өөрөө хаалттай болсон ч гэсэн хохирогчдын гэр бүл зэрэг 160 гаруй хүмүүсийг тухайн ял сонсох үйл ажиллагаанд оролцуулсан байдаг. За энэ гэр бүл нь 2000-ад оны эхээр Лукан хотод тус хотын цэргийн удирдлагыг түлхэн унгаасны дараа засгийн эрхэнд гарсан хэд хэдэн мафи маягийн овг гэр бүлүүдийн нэг байдаг. За тэд бол эхэндээ орлогоо мөрөөдтэй тоглоом биеэ үнэлэхээс олж байсан бол дараа нь хүчирхийлэл, задуур, тамлал зэрэг үйлдэлүүдээр дамжуулан хүмүүсийг хулгайлан ажилуулах, за үүгээрээ дамжуулан томоохон хэмжээний цахим луврыг үлддэг байсан тухайн үедээ тогтоогдож байсан юм а.